Монгол улс өнөөдөр парламентын засаглалтай юм уу, ерөнхийлөгчийн засаглалтай юм уу? Ерөнхийлөгч нь парламентод ажиллаад байлгана гэх юм уу, эсвэл парламентод ерөнхийлөгч хичээл заадаг юм уу? За энэ л асуудал дээр л одоо бид нэр сүүлийн 30-аад жил л одоо хэрэлдлээ. Одоо би хүн яриаггүй. Субъектив битгий хүлээж аваарай. За сая үйлс төгөлдрийн үгэнд гарч байна. Бүх ард түмнээ сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд гэж одоо хэдэн ч удаа ярив. За парламентын гишүүд нь болохоор төрийн эрх барих дээд байгууллагын хувьд. За ингээд эн чинь хоорондоо мөргөлчөөд байхгүй хэн том юм бэ гэдэг л зодоо яваад. Гүйцэтгэх засаглалаа аваачаад одоо нэг тоглоом болгочлоо, гүйцэтгэх засаглал гэж үндсэндээ өнөөдөр байхгүй боллоо. Одоо хууль тогтоох засаглалаа аваачаад нөгөө прокуророор нэг грантаар гойжуулдаг гэсэн чинь одоо дээрээс нь цэцээр гойжуулаад, ёс зүйн дэд хороогоор гойжуулаад улсын дээд шүүхээр гойжуулах юм байна. Санаа нь маш ойлгомжтой. За энийг батлахгүй бол парламентыг тараах асуудлыг нөгөө ард нийтийн санал асуулга гэдэг төрийн бас байгууллагын хэдэн нөхдөд тавих юм байна. Тэгээ ийм ойлгомжтой зүйл дээр би Монгол улсын 126 гишүүнтэй 5 намтай энэ хүчрхэг парламент ингээд үг хэлж чадахгүй тойруулаад ингээд бас ярьж байгаад бол харамсах сэтгэл төрж байна. Хэрвээ Монгол улс өнөөдөр парламентын засаглалтаа хэвээрээ бол ард түмэн сонгуулаар зөвхөн парламентод төрийн эрх барих эрхийг түр хугацаанд шилжүүлж байгаа. Сонгуулаар, арчсан сонгуулаар. Өөр хинт ч биш. Хэрвээ парламентын засаглалтай бол. Тийм учраас ард түмний санал өгсөн саналыг хамгаалж байгаа. Парламентын дархлаа гэдэг бол. Яагаад гэвэл парламент тусгаар тогтнолын асуудлыг, тогтолцооны асуудлыг, засаглалын асуудлыг, уулуурхайн лицензүүдийн асуудлыг шийднэ. Хинээс ч хамаатай биш хараат бусаар улсын хурлын гишүүд санал өгөх эрхийг л баталгаажуулж байгаа. Энэнд одоо өнөөдөр халдж байгаа юм ноцтой үйлдэл болж байна гэж зөвхөн миний хувьд бол үдэж байгаа өмнө байр суурийг илэрхийлсэн. Тийм учраас өмнө нь одоо судлаачтай 2019 онд бийж байсан. Та нар мөнгө өгсөн хүнийхээ төлөө ярьдаг заа юу. Одоо энэ ч орж ирээд дэлбэг дөрж ерөнхийлөгчийг алчаад одоо хөрс сөх ерөнхийлөгчийг алах гээд битгий хоёр нүр гаргаад худлаа яриад суугаад заа юу. Одоо энэ хуулиа их хурлын дараа яаралтай татаж авах хэрэгтэй. Тэгээд хэрвээ ёс зүй байгаа бол парламент өөрөө яриг л да. Ерөнхийлөгчд таалагдсан бол ёс зүйтэй. Ерөнхийлөгчд таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал яваанд үүсэх нэ. Субъектив. За энэ бол өөрөө юу вэ гэхээр энэ хууль батлагдах туйлын эрсдэлтэй гэдгийг харуулж байгаа. Маш тод жишээг сая үүс төгөлдөр дараа өөрөө гарлаа. Энэ таны өөрийн чинь үзэмж болохоос биш. Энэ шүүхийн эцсийн шийдвэр биш ээ. Тийм ээ. За энээс ахуулаад наад маргаан чинь их болно. За дээрэс нь карма хаалга андуурахгүй гэдэг шиг юм болноо. Наад чинь ингээ явж гад юм эргэнэ. Одоо ч хэлбэл хэрлэн гишүүн хэрвээ инхээр дарга өнөөдөр шүүхтэр байжсэн бол та өнөөдөр яг ийм юм ярихгүй. Энэ хуулийг яагаад ч баталж болохгүй гэж сууж. Гэтэл өнөөдөр яаж хийж батлая гэж сууж. Тийм учраас хэдүүлээ ситуацаар биш объектив харах ёстой. За миний хувьд бас зарчмын тогтолцооны талаас нь ярьж байгаа шүү. Энийг бас та хэд мань зөвөр ойлгоорой. За 2027 оноос цааш би ямар зүйл ерөнхийлөгчийн одоо өмнөх цаг хугацааны энэ сургамжин дээр үндэслээд энэ 5 нам анхаарч Монгол Улсын парламент хийгээсэ гэж одоо бодож байна гэдэг л зүйлээ ярив. Нэгдүгээрт Монгол Улсын ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртэй байх ёсгүй. Монгол Улсын ерөнхийлөгч төмөр зам барьдаг хүн биш, хүнсний хувьсгал хийдэг хүн биш, тэр бом мод тарьдаг хүн биш ээ. Энэ бол гүйцэтгэх засаглалын ажлаа. Энэ зааг ялгааг салгахгүй бол жоохон төсвөө аваачаад хоёр гүйцэтгэх засаглал хуваагаад ингээд хэн хариуцлага хүлээхэд мэддэхгүй юм зүйл болж байгаа. Тийм учраас 2027 оны ерөнхийлөгч аж ахуйн ажлын мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхгүй байх ёстой. Энэ дээр одоо хэдүүлээ мэтгэлцэж өмнөх сургамжин дээрээ үндэслэх ёстой. Дээрээс нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл аж ахуйн ажлыг хариуцж татдаг институт биш ээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг бол 3 институт хурал хийхийг зохион байгуулдаг институт болохоос биш хонглын түлхүүр атгаад шүүгч нарыг тангараг өрөх үгүүгээр барьцаалж хэрэг захиалдаг байгууллага биш ээ. Тийм учраас цаашдаа үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг энэ бүтцийг
нууц тендер зохион байгуулдаг газар биш. Үнийг 3 институцийн эв нэгдлийн хурлыг зохион байгуулдаг институт болгож томоохон хэмжээнд улсын хурлаас аудит гаргаж шалгаж 27 оноос цааш цэгцлэх ёстой. Энэ алдаа цаашаа давтагдахгүй байх ёстой. Гэтэ зөвхөн энэ удаа гэж байгаа юм биш үү? Дандаа юм байсан. За дээрээс нь ерөнхийлөгч парламентод сонгогддог байх асуудлыг 27 оны мөрийн хөтөлбөрт улс төрийн намууд сонгогддог парламентын цэцгэлтэй байггүй л ярих ёстой. Парламент ард түмний сонгогддог цорын ганц субъект байж иж энэ асуудал хийгднэ. Тэгэхгүй бол ингээд хагас парламент хагас ерөнхийлөгчийн засаглалаа бид нар үндсэндээ одоо ингээд дийлхэ болж байна. Ерөнхийлөгч нам босвол ерөнхийлөгчийн хамгаалын газрын бүх ажилтнууд нам бос байх ёстой. Энэ хуулийг яаралтай оруулах ёстой. Энэ ингээд цаашаага алдаа давтагдаж бас болохгүй. За цэц болон одоо босод байгууллагууд сая энэ олон асуудал дээр парламент руу халтсан. Тийм учраас энэ асуудлыг бас Монгол Улсын парламент авч үзэж дүгнэх хэрэгтэй. За хамтарсан засгийн газрыг би дэмждэг. Хамтарсан засгийн газар зөвхөн одоо сая миний үед явсан зүйл бас биш шүү. Цаашдаа олон удаа олон янзаар хамтрах байхаа. Тийм учраас ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа унгадаг энэ асуудал 2027 оноос цааш бид ийм одоо гонигтай түүхийг давтаж болохгүй. Ингэжээч Монгол улсын гүйцэтгэх засаглал өөрөө одоо тийм ээ хариуцлага хүлээдэг байна. Парламентаас байгуулагдсан засгийн газар за ерөнхий сайд атаглаад кабинетээ өөрөө бүрдүүлэх хэмжээний эрх мэдэлтэй байж ич Монгол улсад үр дүн гарнаа. Тийм учраас энэ ингээд 2027 оноос цааш одоо томоохон хэмжээний мэтгэлцээ болж өрнөөсөө гэж бодож байна. 27 хүртэлх энэ асуудалд харамсалтай байна. За баярлалаа.